төсвийнхаа реформыг бүхлөдөө эдийн засгийн хөгжлийн яамтай болсных нэг хийхгүй мүү? Улсын төсвийнхаа хөрөнгө оруулалтыг бид нар 3 ангилаад төрийн суур үйлчилгээ үзүүлдэг. За энүүн дээр сургууль, цэцэрлэг гэдэг ингээд хөрөнгө оруулалтууд, эдийн засаг стратегийн хөрөнгө оруулалтууд, үүн дээр бомб, бүсийн томоохон замууд, үндэсний аюулгүй байдлыг хангах, за байгаль орчин, батлан хамгаалах, хил соёлтой холбоотой хөрөнгө оруулалтууд гэдэг ингээд 3 ангилахгүй бол жишээлбэл өнгөрсөн одоо парламентод яасан бэ гэхээр Баян онгор аймгаар дамжиж өнгөрчээсэн зам Баян онгор гэж тавьчихсан. Тэр нь бол угаасаа бүс нутгийн хэмжээтэй хөрөнгө оруулалт байсан. За тэнгууд Баян онгорын хөрөнгө оруулалтны хүндэр юм шиг харагдаад идэг. Уг нь бол энэ зөвхөн тэр аймгаар дамжин өнгөрч байгаа тухайн бүс нутгийн зам байгаад идэг. Тэр энүүнийг бид нэг ялгаж салахгүй бол сургууль цэцэрлэгийн бомбд нь цэвэрлэх байгууламж нь хамаг юм бүгдээрээ холдоод яваад байхаар бид нар үүний чанарын ялгааг нь гаргаж чадахгүй, хөрөнгө оруулалтуудаас хооронд нь ялгаж чадахгүй байна. За одоо ингээд нэг эдийн засгийн хөгжлийн сайд нь ч байхгүй, ихэнх сайд нар байхгүй болохоор одоо ингээд нэг хоорондоо санал солилцоод эрхөш улсын хурал нь байж ах байлгүй. Дараагийн засаг нь бүрдсэн ч бүрдээгүй байсан ч гэсэн. Тэгэхээр одоо нэг саналаа хэлээд бүгдээрээ. За нөгөөх нь ер нь энэ нэг хөгжлийнхаа бодлого төлөвлөлтийг эдийн засгийн хөгжлийн яамны төрийн наримчгийн дарга байх шиг байна. Манай сангийн яамныхан бас байх шиг байна. Хэдүүлээ нэг төсвийн алдагдал, эдийн засгийн өсөлт гэдэг хэдэн тонуудаас бас нэг хальж бүгдээрээ арай нэг томоор харахгүй бол бас болохгүй байна. Манай хүн амын өсөлт одоо нэг Австрали улс 3P гэдэг population хүн амынхаа өсөлтийг хардаг. Participation гэдэг ажил хүчний оролцооныхоо түвшинг хардаг. Нөгөөх нь productivity гэдэг бүтээмжийг хардаг. Бүгдээр бас нэг энэ 3 тоогоо урт хугацаанд аваад үзэхээр манайх бас нэг жоохон санаа зомоор тоон үзүүлэлтүүд харагдаж шүү. Хүн ам чинь өсөж байгаа мөртлөө бид нар бүтээмж муутай. Нөгөө талдаа ажил хүчний оролцооны түвшин буураад байна гэдэг бол төр бүхэм рүү оролцохоосоор аргагүй байхгүй, тэгжиж улс орно авч явахоосоор арга байхгүй ийм улс руу яваад байна шүү. Үүн дээр бас анхаараач. За түрүүн эдэр бат гişүн асуултанд хариулт авч чадаагүй. Энэ тэтгэврийн зээлийн асуудлыг хизээ шийдэх юм бэ гэдэг Монгол банкны дэд ерөнхийлөгч Инх тайван дэд ерөнхийлөгч ирсэн баг шүү. Үүн дээр бас нэг хариулт автгаач. За нөгөөх нэг асуулт нь энэ төрийн наримчгийн дарга гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн наримчгийн дарга мөнхцөл дарга нэг хариулт автгаач. Даваагийн цогтоотор гişүн бас асуугаад байсан. Энэ хамаг мөнгөө одоо та нар банкнд байршуулад алдсан юм шүү гэд. Яг хэдээс хэдэн оны хооронд хэдэн төгрөг байршуулсан юм бэ? Хэдийнх нь өнөөдөр авлагын асуудал яригдж байгаа юм бэ гэдгийг нэг нарийн тоог нь яриад хараад хэлээд гэж. За нэг нь 4 номерын микрофон дээр Инх тайван Монгол банкны дэд ерөнхийлөгч. За булган твой даргын асуултанд хариулъя. Монгол банкны мөнгөний бодлогын хороо 2025 оны 3 дугаар сард хуралдаад одоо тэтгэмжийн орлого барьцаасан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсөний дараа зээлдэгчийн үлдэх орлого нь амжиргааны доод түвшингээс багагүй байхаар тийм хязгаарлалт тавьсан байгаа. Энэхүү хязгаарлалыг тухайн үедээ засгийн газрын тавьсан саналын дагуу Монгол банкны мөнгөний бодлогын хороо хараат тусаар хуралдаад энэхүү шийдвэрийг гаргасан. Монгол банкны мөнгөний бодлогын хороо улирал тутам хуралдах зохицуулттай байдаг. Энэ удаагийн хурал бол одоо дараагийн хурал бол 6 дугаар сарын эхний 7 хоногт хуралдахаар төлөвлөж байгаа. Засгийн газраас тэтгэмж барьцаалсан одоо зээлийн зохицуултыг буцаагаад хуучин гурамд нь оруулах тийм саналаа алтан бичгээр илэрхийлсэн байгаа. Алтан бичгийг бол бид хүн одоо 6 дугаар сарын эхний 7 хоногт хэлэлцээд шийдвэрээ гарганаа. Инх тайван ерөнхийлөгч түрүүн та бас байхгүй жоо саранчлан гişүн асуулт асуугаад хариулт авч чадаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нийгмийн дадлын шимтгэл төлдөг байхад зээлд хамрагдаж чадахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь. За эн чинь ялгуурлан гадуурхалт юм шүү. Танаа зээлийн бодлого дээр одоо үнийг нэмэгдүүлэхийн төлөө юу хийж байгаа вэ гэдэг асуултыг бас асуусан. Монгол улсын одоо үндсэн хууль болон бусад одоо хууль тогтоомж заасны дагуу Монгол улсын иргэн бол тэгш хэрэгтэй. Өөрийн нийгмийн гарал үүсэл одоо ямар байгаа байдлаас үл хамааран хэрвээ тухайн иргэн хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үндслээр зээлд хамрагдаж чадахгүй байгаа бол энийг бол одоо ийм тухайлсан ийм кейс гарсан бол энийг бол Төв банк энэ дээр бол хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж тухайн одоо яг ийм ялгуурлан гадуурхалт гаргасан банк санхүүгийн байгууллагатаар бол арга хэмжээ авна. За гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн наримчгийн дарга мөнхцөл дарга 3 номерын микрофон дээрс хариулах уу.
За нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу нийгмийн даатгалын сангийн чөлөөт хөрөнгийг засгийн газрын бонд, за арилжааны банкнд хадгаламж хэлбэрээр байршуулах, за эсвэл Монгол банкны үнэт цай судалтан авах замаар өсгөн арвижуулна гэж заасан байдаг. За үүнтэй холбогдлолтойгоор 2011 оны эцсийн байдлаар Капитал банкнд 11 оны эцсийн байдлаар Капитал банкнд нийгмийн даатгалын сангийн 10 тэрбум төгрөгийн хадгаламж байршиж байсан байна. За 12 онд 26 тэрбум, 13 онд 79 тэрбум, 14 онд 85 тэрбум, 15 онд 20 тэрбум, 16 онд 15 тэрбум төгрөгийн мөнгө хадгаламжийг нэмж шинээр гэрээ байгуулж хадгалуулсан байна. За үүнээс хойш шинээр бол мөнгө хадгаламжийн гэрээ байгуулаагүй 17-18 онд бол За нийтдээ 11 онд бол нэг 24.7 орчим тэрбум төгрөг байжгаад 12 оноос ахуулаад 16 оны хооронд 224 тэрбум төгрөг болтол нийцсэн. Нийгмийн даатгалын санг Капитал банкнд байршуулсан мөнгө. Тэгэхээр түрүү манай зарим гишүүд та нар энэ мөнгийг алга хийсэн гэдэлээ. Тэгэхээр байршуулсан байдал нь бол Капитал банкнд байршуулсан дүн нь бол 12-оос 16 оны хооронд 11 дахин нэмсэн шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш бол нэмж байршуулах биш, байршуулсан мөнгөө буцаж авах гэж явсаар хагаад одоо нэг 100 орчим тэрбум төгрөгийн авлага үүссэн. Үүн дээрээ Монгол банктай их хүлээн авахч томилоод за ингээд баах үйл хөдлөх хөрөнгө авал одоо тэрүүнийгээ зарах гал түрээслэх гэл нэг ийм л ажилтаа явж байгаа тийм ээ их хамгаалсан сайд одоо ч гэсэн яг л нөхцөл байдал бол ийм байна. Чингис хаан банкн дээр ч гэсэн яг адилхан нөхцөл байдал үүссэн. Мөнх сайхан сайд бас мэдж байгаа эрүүл мэндийн даатгалын сан дээр ч гэсэн тухайн үед нэг сан байсан учраас яг адилхан шийдвэрээр ингээд байршуулсан юм бэл. Тэгээ одоо үүний хараас хөөцөлдөж байгаа нөхцөл байдал. За би 1 минут нэг тодруулчих өгөх нөгөө хувь гишүүний хувьд. За ажлын хэсгийн дарга Бадамсүрэн даргаас одоо ажлын хэсэг ажиллаад нэг их найд орчим төгрөгийн 37 төсөл арга хэмжээ ажлын хэсгээс дэмжигдсэн байна. Эдийн засгийн байнгын орны дарга бас үүн дээр уг нь бас хариулах хэрэгтэй байгаа. За уг нь бол энэ жилийн төлөвлөгөөчний чинь дагаад эх жилийн төсвийн хүрээ батлагдчихж байгаа. Тэгэхээр нэг их найд төгрөгийн нэмэлт төсөл хөтөлбөрүүдийг баталчаад та бүхэн хаанаас яаж төсвийн хүрээгээ нэмнэ гэж бодож байгаа юм уу? Эсвэл төсвийн зардлага яаж бууруулна гэж бодож байгаа. Энэ давхар эн чинь орж ирсэн юм уу? Эсвэл эх жил нөгөө алдагдлгүй төсөв батлыг гэдгээ болиё гэж бодож байгаа юм уу? Яг нэгэд дагаад төсвийн зардал чинь нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн байнгын орон дээр ажлын хэсгээр эдийн засгийн байнгын орны дарга хариулах уу? Эдийн засгийн байнгын орны дарга эсвэл ажлын хэсгийн дарга л хариулах ёстой л да. Эдийн засгийн байнгын орны зардлыг нэг их найдаар нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүд батлагдсан байна. Тэгэхээр төсвийн өрөөнд дээр ч эсвэл өөрчлөлт орно гэсэн үг шүү дээ. Төсвийн өрөө бол яг л энэ эх жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсвөл орж ирж байгаа болохоос биш бид нар нэмж үл төсөв бол байхгүй шүү дээ. Нэг их найд гэдэг чинь одоо төрийн аль багш нар бараг 20% самхтгал явуулах юм ааш. Эдийн засгийн байнгын орон дээр уг нь батлагдаад орж ирсэн. За аль нь хариулъя дөхөө. За эхлээд эдийн засгийн байнгын орны дарга Сэдвэж дарга тэгээд ажлын хэсгийн дарга нэмж хариулъя. За гишүүдийн өдрийн амгалан айлтгая. За ажлын хэсэг бол жил болгон байгуулдаг энэ ажлын хэсэг. Тэгээд Бадамсүрэн гишүүнээр ахлуулсан нэлээд олон гишүүд орсон ажлын хэсэг ажилласан. За улсын хурлын гишүүд бол өөрийн тойрогтоо хийх ажлаа жилийн ажлын төлөвлөгөөнд оруулах одоо эрх нь бол нээлттэй байгаа. Нээлттэй. Тэгээд 26 онд одоо өөрийн тойрог орон нутгаа хөгжүүлье гэсэн энэ их хурлын гишүүдийн саналыг авахгүй байх ийм эрх бол ажлын хэсэгт байхгүй. Ийм учраас одоо сангийн сайдтай одоо дахиж ажлын хэсэг сангийн яамтайгаа ярьж агаад тэгээд төслүүдээ бүгдийг нэрэмбэлж агаад бүсчилсэн хөгжлийн бодлогоо бас давхар барьж агаад тэгээд 2024-өөс 28 оныг хөгжүүлэх одоо За Бадамсүрэн дарга нэмж хариулах уу? Ажлын хэсгийн даргын хувьд. За нэгдүгээр ажлын хэсгээр бол энэ импортыг орлох, экспортыг дэмжих эрчим хүчний төсөл, за экспорт аяж үйлсийг дэмжих авто замын төслүүдийг
шаардлага хангасан зураг төсөвтэй өмнө жилүүдэд одоо тусгагдаад хойшлогдсон байгаа энэ ажлуудыг бол зарчим барьж одоо дэмжин зүйтэй гэж үзсэн байгаа. Нэг. Хоёрдугаарт ер нь их хурлын гишүүдэд хэлэхэд зарчмын зөрүүтэй саналыг тухайн байнгын ороо уралдахаас ажлын 2-оос доош хоногийн өмнө хүргүүлэх ёстой. За энэ их хурлын гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ирүүлсэн саналыг бид бол хүндэтгэлтэй авч үзэж нэг үржлийг хэлэлцсэн байгаа. Яг тэгэхээр ер нь цаг хугацаанд зарчмын зөрүүтэй саналаа гаргаад ажил хэрэгчээр идэвхтэй оролцож байгаа энэ гишүүдийн саналыг бол ер нь бид нар заавал авч хэлцэх ёстой хуулийн шаардлагын дагуу гэж үзэж энийг бол хэлэлцээ. За хөгжлийн бодгол төлөвлөгөөний удирдлагын тухай хуулийн 6-13 дээр ийм заалт байгаа. Улсын төсөв нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх гэдэг. Тэгэхээр энэ одоо бид нар нэг шүүмжлэл хэлдэг. Бадамсаран гишүүний микрофоныг нэмж өгье. Ажлын хэсгийн дараа Бадамсар. Ер нь яг энэ ажлын хэсгийг бол одоо ахарч ажилласны хувьд бол нэг хийж байгаа дүгнэлт бол энэ эдийн засгийн хөгжлийн яам одоо сангийн яамаа ер нь удирдах чиглүүлж ажиллах ёстой гэдэг. Яг энэ дээрээ л одоо маш сайн боловсруулж оруулж ирэх ёстой юм байлээ. Эдийн засгийн хөгжлийн яам өөрөө. Хөгжлийн бодгол төлөв түүний удирдлагын тухай хууль дээр зааснаар эдийн засгийн хөгжлийн яам засгийн газрын чиглэл өгснээ дагуу энэ одоо хөгжлийн жилийн төлөвлөгөөгөө боловсруулсныхаа дараа салбар яам агентлагуудаас одоо санал авч зураг төсөв, тооцоо, судалгаа, санхүүжилтийн их усүрийн тодорхойлсон ийм шаардлагыг хангасан төсөл арга хэмжээг тусгаж энэ дээр бол хэрэгжүүлж явах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээд энэ 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөд хийсэн аудит байна. Энэ аудит дээр юу гэж өгнөхээр улсын төсвийн болон бусад төрлийн их усүрийн санхүүжих 185 төсөл арга хэмжээнээс 34 төсөл арга хэмжээний хэмжээг л үндсэндээ 24 оны улсын төсөв тусгасан байгаа байхгүй. Тэгэхээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний За Сэддорч эдийн засгийн байнгын орон дараа нэмж хариулъя. Санаа зовоод байгаа нь яг ингэдэм бол даас өмнөх жилүүдэд ч гэсэн жилийн төлөвлөгөөн дээр гишүүд маш их санал гаргаад маш их төсвийн үр дагавартай саналууд тавьчингууд төсвийн өрөөндөө хязгаарлагдал ингээ хэрэгжихгүй л болно л гэсэн үг тийм. Тэгэхээр үүн дээр эдийн засгийн байнгын хороо тэгвэл нөгөө талдаа зарлаа буулгах байдгийм үү? Тийм одоо бодлого барьсан юм уу? Эдийн засгийн байнгын орон дараа нэмж хариулъя. Ажлын хэсгээс орж ирж байгаа санал. Тэгээд байнгын орооны хурлаар санал хураалтаар олонхоор шийдвэрлсэн. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар заасан шаардлагыг хангасан саналыг хураалахгүй гэсэн тийм үндслэл байхгүй. Тэр хуулиар техник эдийн засгийн үндслэл санхүүжилттэй тусгасан саналыг хураална гэж заасан байгаа. Тэгэхээр одоо ийм саналууд зөндөө байгаа. Тэгээ энэ одоо их хурл дээр л хилцэгдэх ёстой.